За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Энэ Польшийн засгийн газартай байгуулсан нөхцөлт зээлийн нөхцөл нь бол үнэхээр гоё нөхцөлтэй зээл тухайд авч исэн юм байна. 2017 он гэдэг чинь тийм. Тэгээ энэ дээр юу харагдаад байна гэхээр харьяа яамдууд засаг одоо ээлжилж барьж байгаа засгийн газар сайд нар маш хариуцлагагүй ажиллаж байгааг энэ ч харуулад байна. Ийм гоё нөхцөлтэй зээл ороод ирж байхад тухайн үед нь хамаг асуудлуудын маш яаралтайгаар ажлуудын шуурхай хийгээ явчих болдгүй юм. Байж байгаа л бид нар ийм зээлийн ашиглалтыг сайжруулмаар байна гэдэг нэг улсын хурал дээр баахан хугацаа сунгадаг. Одоо энэ хамгийн сүүлийн жишээ нь сая бид нар нийслэл дээр тэр сэлб төвийг барьж байгуулах чинь, газрын цус боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах чинь, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах чинь, энийгээ улсын төсөвт хамаагүй байдлаар шийдчихийгээд ингээд улсын хурлыг л янз бүрийн асуудал шахаад байдгүйгээр хийж байгаа ажлуудаа эзэн болоод хийхгүй бол одоо энэ 5 номер дээр сууж байгаа хүн засаг байгуулагта дахиад төр орлон гүйцэтгэж. Монгол улсын засгийн газар явсаар байгаад бүх асуудлууд нь одоо төр орлон гүйцэтгэгч нар гэж нэг тухайн үедээ нэг жоохон сандал бүгэл суудаг юм уу яадаг юм байж байгаа л асуудал нь ажил нь ард нь тэр чирээ хоцорж ийн хэдэн тухайн үед нэг ажил хийсэн болоод хоцордог. 17 оноос хойш энэ 5хан төсөл дээр авсан нэг жоохон ажлуудаа тухайн үед нь шуурхай яагаад хийчих болоогүй юм бэ? Иймэрхүү байдлаар асуудал хандаад байвал дараагийн бүх зээлүүд хугацаа сунгая гэж орж ирэх нь шүү дээ. Тэгээ нөгөө төсөвчин хүндрээд байна. Төсвийн орлого нь тасраад байна. Гадаад зээлийн ашиглалтыг бид нар сайжруулж чадахгүй байна гэдэг асуудлууд чи ажиллаа хийж чадахгүй байгаа шалтгаалж бас орж ирж шүү гэдгийг бас анхааруулж хэлэх гэсэн. Энэ дээр одоо энэ ерөнхий сайд байт юм уу холбогдох сайд нар одоо энэ сангийн сайд, барилга хот байгуулалтын сайд бүгдээрээ анхаарлаа хандуулад хийгдэж байгаа ажлуудаа цаг хугацаанд нь болж байгаа цаг хугацаанаас нь өмнө хийгээд ийм гой нөхцөлтэй зээлүүдийг цаг хугацаанд нь ашиглаж сурмаар байна л гэдгийг хэлэх гэсэн.